чи анх эн чин 10 онд барихад бол таазанд битүү тийм 2 давхар байшин энэ талаас ордог байсан. Тэгээ сая 13 жилийн дараа засвар хийгээд тэгээд энэ талын ингэж авч яа таазаа шууд өндөр болгоод хийсэн. Манай энэ тааз бол одоо яг энэ газраас таас хүртэл 4 м 15 санж байгаа. Тэгэхээр энэ юу ингээд сэлүүхэн байвал их зүгээр. Тэгээд дээрэс нь цонхоо том болгохын тулд урд тааз авч хийсэн. Бид нар чи ерөнхийдөө байгалийн нарыг бас энэ дулаандаа ашиглавал их хэрэгтэй тий. Одоо өвлийн нар бол дан урдлаасаа тусдаг учраас айгүй нөлөөлдөг. Холоос чиг сэтгэл дөрхөн алсаас чигэн томтоо адигийн гантлах гэдэг хүн байна. Тэгээд одоо насаараа л энэ нутагт амьдарч байна. Одоо яг өнөөдөр энэ зугаараа одоо өөрийн орон гэрээ босгоод 15 жил ямарсан. Биш байшингаар 14 жил болж байна. Метр далтаа ийм Т1 одоо манай энэ том өрөөндөө 2 байна. Галтгоонд 1 байна. Энэ болохоор 1.6 кВт-тай. Нийлээд ингээд 3 далт маань 4.8. Байны өрөөнд 0.6 кВт-х нэг байгаа. Таампорт нэг байгаа. Ингээд нийлээд 6 кВт-ийн ТНТ гэсэн үг тий. Яг намар болонгууд за хүүтэрлээ гэж бүгдөө түлээгээ бэлдэн тий. Одоо тэгээд дээрэс нь байгаалагдлах модоо огтлоо түлээд их ямар гэдэг лээ тий. Бас байгалаа хайрлахгүй болохгүй гэдэг үднэс тэрийг бас бодох хэрэгтэй. Дээрэс нь бид нар намар бол би нэг 31 том 31 машинаар нэг хармад аавна. 2 сая төгрөг хурж аавна. Дээрэс нь 5 тонн нүүрс аавна тий. Тэгээд тэрийг үүлжингөө төлнө. Өвөл өглөө болгон босч би энэ манай ихнэр бүгд нэг галт төлнө. Удаа тортог тий хамаг юмтай зууралтна. Тэгэхэд энэ юутай ингээд хайбрид хэлтрийн халаалтыг тавихад бид нэр өөрсдийнхөө амьдралын орчин сайжруулад сайхан амьдрахын тулд тэр гарч байгаа зардал бол арай өчүүхэн байдаг юм аа. 20-30 м2 байшин халахад 600 гаруй мянга төгрөг гарна. Тэгээ шөнийн хөнгөлтгээд улсаас хөнгөлчөөр нэг талбай хөнгөлтгээд 300 мянга төгрөгийн тогны мөнгө гэж гардаг. За би яг бас Монгол залуучуудад хийж байгаа өөрсдийнхөө эх оронд хийж байгаа бас энэ халаалтыг шийдээ тий бас одоо агаарын бохирдлыг багасгах үүднээс хийж л байгаа гэж ойлгож байгаа тий. Тэгэхээр энэ монголчуудынхаа монгол залуучууд хийж байгаа энэ хайбрид хэлтэр одоо компани залуучуудын юуг сонгосон шалтгаан нь бас эн чинь үйлдвэрийн баталгаа өгж байгаа тий. Дээрээс нь эн чинь цаг тутамдаа ингээд үе шаттайгаар ингээд шинжлэгдээд явж байгаа. Тэгээд шинжлэгдэх болгондоо энэ залуучууд өөрсдөө ирж тий энэ халаалтаа ирж үздэг. Буцах эзэн буу хаягтай гэдэг шиг энийг хэрвээ болохоо байлаа гэхэд бид нэр авч яваад авчиад компанид авчиад засуулцдаг ч юм уу нэг бол дуудлага өгөөд ирэхэд эдгээр айгүй түргэн шуурхаа яриад хийцдэг. Ер нь бол бид нар заавалчгүй гал түлж нүүрс түлээ ингэж тоошроо бужигнуулж утаа гаргаж агаар бохирдуулж хоорон тий. Мэдээж айл болгон хүн болгонд цахилгаан мэддэг байхгүй тий. Гэхэд ирээд бүх заавар зүйлсийг нөгөөд холбогдоод ингэ явдагт нь ерөөдөө зүгээр одоо компани ажилчид бол их талархалтай байдаг юм аа. Монголын хамгийн эртний их дургцээ ногоо гардаг тий. Одоо мандлын иргэдийн амьдарч байгаа нь хотхор бол хамгийн их дулаахан газар. Улсын тэргүүний сум иргэд чинь ажил хичээнгүй тий хөдөлмөрч иргэн болгоно хашаанаасаа өөрийнхөө орлогыг олоод амьдарчдаг тий. Гараад ногоод харьцдаг, ногоогоо зараа борлуулдаг. Премьер аж ахуй эрхлээс үгөө зарцдаг, сүүгийн өдөр болго Улаанбаатар руу зүг аваагчдаг компаниуд нь бэлэн байна тий. Тэгэхээр ерөнхийдөө мандал сумыг бол одоо магтаад одоо тий баршгүй тийм сайхан нутгийн хүндээ бий тий. Яг энэ таавын талбай 56 м хадаад дээдхтэйг ингээд 100 м хадаад болдог байхгүй. Тэгэхэд энэ одоо яг энэ өрөөг халаахад яашин халаад яг энэ 1.6 кВт-ийн 2 тэл халааж байгаа. Тэгээд дээд давхарт бол ямар ч халаалт байхгүй. Тэгсэн мөртлөө яг л хүний амьдрах таатай орчин бүрдүүлж чадж байгаа. Хэрвээ ийм дүглэх загвартай юм төндөр таацтай хэрвээ байшинд халаалт шийдэхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол ер нь хайбрид хэлтрийн метр даалттай юм 2 сэтэр харгуурн дэшээ гардаг их сонгол их зүгээр юм бэлээ гэж бодож байна. Холоос чиг сэтгэл дөрхөн алсаас чигэн томтоо